Нийт өмгөөлөгч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс 7 хоног бүр бэлтгэн хүргэж буй өмгөөлөгчдийн мэдээллийн цаг хөтөлбөрийн 6 дахь дугаараар өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмээс хүргэж байна. Тус дүрмийн 13 дугаар зүйлд өмгөөлөгчийн мэргэжлийн үүргээс бусад үйл ажиллагаа эрхлэх талаар зохицуулсан байдаг. 13-ийн 1-т өмгөөлөгч мэргэжлийн үүргээ бодиттой шударгаар хэрэгжүүлэхэд саад болохгүй, харавт бус байдлыг нь алдагдуулахгүй тохиолдолд дараах үйл ажиллагаанд оролцохыг ирмэлзэнэ. 13-ийн 1-т хууль зүйн чиглэлээр багшлах, сургалт явуулах, 13-ийн 1-2-т судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх, 13-ийн 1-3-т хуулийг боловсронгүй болгох, эрх зүйн шинэтгэлд оролцох, 13-ийн 1-4-т өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагаа, 13-ийн 1-5-т иргэний боловсролын, хүмүүнлэгийн эсвэл байгаль орчин болон эрүүл мэндийн байгууллагын зохион байгуулсан нийтэд тусдаа үйл ажиллагаа. 13-ийн 2-т өмгөөлөгч нь хууль эсвэл энэ дүрмээр хориглоогүй аливаа үйл ажиллагаанд оролцох эрхтэй. 13-ийн 3-т өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхэд туслахыг хориглох бөгөөд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд ийм үйл ажиллагаа явуулж байгааг мэдсэн бол энэ талаар өмгөөлөгчдийн холбоонд мэдэгдэнэ гэж заасан байдаг тул өмгөөлөгчдөө мэргэжлийн ёс зүйн дүрмээр баримтлан ажиллахыг уриалж байна.